За энэ хүү бичгдэр одоо өөрийн бууж байгаа энэ мэдрэмжийг бас богинохоо хуваалцъя гэж одоо бодож байгаа. Өөрөөр хэлэх юм бол 34% гэдэг тоо юм уу эсвэл шудраг усны хэмжүүр бас байж чадах юм уу гэдэг байдлаар асуух нь зөв баг. Мэдээж энэ 10 асуулт дээр өөрийн одоо үзэл бодлоо давхруулъя гэж одоо бодож байгаа. За энэ хүү бичиг бол одоо ерөнхий сайдд өгсөн одоо манай хоёрын шаардлага байна гэж одоо харж байна. Магадгүй хүсэлт гэж. Тэгээ асуулт гэдэг бол өөрөө эрх чөлөөний ямар нэгэн тийм хэлбэр байж болдог учраас за энэ зүйл нь бас ямар нэгэн хууль зөрчихгүй баха гэж одоо бодож байгаа. За хариу өгөхгүй байгаа энэ явдлыг ажиглан хараад тийм ээ. Энэ эрх мэдэл бол үннийг ус эрх ашигыг хамгаалж буй хэлбэрч байж болох юм аа гэж одоо бодогдож байгаа. Энэ бол миний бодол шүү. За энэ бичгийн хувьд бол ямар нэгэн одоо буруутгалгүйгээр зөвхөн одоо ил тод тооцоогоо үзүүлээч гэсэн юм утга агуулгач гэж одоо бодож байгаа. За иргэд үннийг мэдхийг шаардах нь ус төр октоос биш шүү гэж одоо бас хэлэх нь зөв баха. Энийг бол өөрөөр хэлэх юм бол ардчлал гэж нэрлэдэг гэж одоо боддог. За энэ үнэхээр одоо 34% муу юм уу гэж бодогдмоор бас энэ асуултууд бас явагдж байна. За эдийн засагт бол одоо хувь гэдэг тоо ард түмний одоо хувьд бол энэ нь итгэл гэж одоо харж байгаа. За хэрвээ 34% эзэмшлээ бодит өгөөж одоо авч чадахгүй бол цаасан дээр байгаа энэ эзэмшил бодит амьдрал дээр байхгүйтэй адил гэсэн үг гэж одоо харж байгаа. За өмч гэдэг бол зөвхөн гэрчлэгээний тухай асуудал биш байдгаа гэж одоо бодож байгаа. Энэ бол бодит үр шим. Энэ үр шим байхгүй бол одоо ямар нэгэн тийм хийсвэр ойлголт болох байхаа гэж одоо бодож байгаа. Тэгээ энэ дээр менежментийн тухай асуултууд бас явж байна. Менежментийн төлөөр буурсан тухай ийм хангалттай мэдээлэл бас алга аль талдаа. Хэрвээ одоо өвчтний халуун 40-с 39 болж одоо буурч байгаа бол энэ өвчин эдгэрсэн гэсэн үг бас мөн үү? Магадгүй энэ одоо шинж тэмдэг багассан, магадгүй шалтгаан үлдсэн байх гэж одоо бодож байна. Энгийн иргэний хувьд бол энгийн өвчтний хувьд бол ингэж бодогдож байгаа. Тэг яг үүнтэй адил одоо менежментийн төлбөр буурсан байлаач одоо ноогдлаа шиг хизээ ирэх юм бэ? Мөнгөний урсгалд хизээ өөрчлөгдөх юм бэ? Хэрхэн яаж вэ? Монгол өгөөж хэрхэн өсөх вэ гэдэг талаар ойлголтуудыг ил тодулгаач гэдэг тухай. Ингээд асуултууд үлддэг. Асуудал шийдэгдээгүй бас байгаа энэ тухай. Тэгээ энэ бичиг бол одоо бүхэлдээ тооцоогоо ил тод байдлаар нээлттэй үзүүлээч гэсэн одоо ийм хүсэлт байна л гэж одоо харж байгаа. Одоо уул уурхай бол одоо миний ойлгож байгаагаар бол ингэж харж байгаа. Уул уурхай хүдэр бол баялаг биш ээ гэж одоо бодож байгаа. Харин хүдэр газар доороо байхдаа бол энэ бол иргэдийн боломж. Харин газраас гарах үед бол энэ бол бүтээгдэхүүн болж байгаа. Харин иргэдийн амьдралд хүрсэн тэрл үед бодит баялаг болж хувирдаг баха гэж одоо бодож байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ бол баялаг нөгөө талаас иргэдэд хүрсэн үр ашиг гэж одоо бодитоор үзвэл гэж. За мунхаглан бодож байгаа. Энэ өөрийн л бодол. За төрийн зорилго бол ард түмний одоо өмнөөс өмчийг хамгаалах тухай ийм ойлголт байх хэрэгтэй баха гэж. Итгэл бол одоо юу гэдэг мэдлэгээр биш. Ямар нэгэн тооцоо судалгаагаар бий болдог ийм ойлголт баха гэж одоо бодож байгаа. Инхээр ард иргэдийн итгэлийг хангаж энэ өмчийг төлөөлөн удирдах байгаа төр засаг маань энэ дээр бодиттой хариу өгөх нь зөв баха гэж одоо бас бодож байгаа.
ингээ бодлууд л яваад байгаа тий. Бодлууд. За ингээд оюу толгой бол энэ нэг цөөхөн иргэдийн асуудал биш. Үзэл бодлоо илэрхийлдэг хүмүүсийн ч асуудал биш. Энэ оюу толгой бол Монголын өнгөрсөнд амьдарсан, өнөөдөр амьдарч байгаа, ирээдүйд амьдрах нийт монголчуудын тухай асуудал юм а гэж одоо бодож байна.